За энэ зээлийн хэлцээрийг ер нь бол дэмжиж байгаа маа. Тэгээд нэг зүйлийг тодруулмаар бид нар авсан зээлүүдээ бол мэдээж үр ашигтай зүйл зарцуулах хэрэгтэй. Биокомбинатыг зарцуулж яах гэдэг маань бол маш зүйтэй асуудал байна. Мал аж ахуй хөгжүүлэх, малын үйлдвэрлэлийг сайжруулахад бол энэ био бэлтгэл бэлдэнэ гэдэг асуудал маань маш чухал. Одоо та бүхэн мэдж байгаа бид хөдөөгөр явахад бол малчтаас ганц хүсэж байгаа зүйл бол энэ био бэлтгэлийн вакцины хангамжийг сайжруулах асуудлыг л ярьдаг шүү дээ. Энэ бол дутагдaltaй. Тэгэхээр одоо ойлгож байгаагаар бол энд нэлээд том хэмжээний санхүүжилт орох ч байна. Сая Хүрлбаатар сайд ерөнхий дүнгээр нь бол танилцуулга хийлээ. Мэргэжлийн үүднээс надад нэг хэд хэдэн танилцуулга өгөөд гэж. Одоо өнөөдрийн байгаа хүчин чадал юу байж байгаа вэ? Ямар био бэлтгэлүүд хийж байгаа вэ? Энийг авснаар ямар био бэлтгэлүүд хийх бүрэн хүчин чадал бий болох вэ? Нөгөө гадаадаас оруулж ирж байгаа экспортынхаа импортын хэмжээг бид нэр хэр одоо бууруулж чадах юм? Импортыг хэр их одоо нөхөж чадах юм бэ? Тэгээд энэ мал аж ахуй үйлдвэрлэл энэ нөгөө био бэлтгэлийн хангамжийн одоо хэр хэмжээнд сайжруулж чадах энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч гэж баярлалаа. За, нэг номер микрофон. За биокомбинат усан сэтгүүлдрийн газрын захирал Соломон. За одоогийн байдлаар биокомбинат усан сэтгүүлдрийн газар нийт 40 орчим нэрийн био бэлтгэлийг үйлдвэрлэж байна. Үүнээс 20 орчим нэрийн вакциныг үйлдвэрлэж байгаа. За одоогоор бол 1973 оноос хойш бол шүлхий мөн бог малын мялзан өвчнөс сэргийлэх вакцинаас бусад вакциныг 100% дотооддоо нийлүүлж байгаа. За одоогийн энэ төсөл хэрэгжснээр бол шүлхий болон бог малын мялзан өвчнөс сэргийлэх вакциныг бол дотооддоо 100% үйлдвэрлэнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр бол биднэрт ямар нэгэн гадаадаас вакцин био бэлтгэлийг худалдан авах ийм одоо шаардлагагүй болох юм аа. За өнөөдрийн байдлаар бол мал эмнэлгийн салбар нийтдээ 20-с 25 тэрбум төгрөгөөр шүлхий болон бог малын мялзан өвчнөс сэргийлэх вакцин худалдаж авдаг. Тэгэхээр энэ одоо худалдаж авах вакцинаа бид өөрсдөө гадаадаас энийг бол дотооддоо бүрэн үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэж байгаа. Үүнээс гадна мөн одоо энэ зарим вакцинуудыг гадны орнуудад экспортлох бас боломж бүрдэх байгаа. Ерөнхийдөө мал амтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг улс орон болон одоо том улсууд бол өөрсдөө үйлдвэрлэдэг. Зөвхөн жижиг орнуудын хувьд бол ихэнх нь бол гадаадаас худалдаж авдаг байгаа. Тэгэхээр биднэрт бол гадагшаа бас экспортлох боломжууд бас байгаа. За, нэрээ бол түрүүн хурал эхлэхэд аваад бол дууссан. Гэтэ гişүүд юу